За сайн байцгаана уу та бүхний өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн дугаараар дэлхийн ван гарагийн талаар ярина. За дэлхийн ван гараг бол одоо Нарны аймгийн хамгийн алслагдсан хамгийн жижиг одой гараг гэж хэлж болно. За хилэнцэн ордыг бол хариуцдаг. За астрологийн 8 дугаар гэр, за хөл төрөлт, айдас, сэтгэл зүй, траума, даалт ертөнц, эд шид гэх мэт эдгээр одоо сэдвүүдийг хариуцдаг 8 дугаар гэрийг бол захирдаг байгаа. За нэг ордоо солих хугацаа бол 12-оос 15 жил байдаг. За 7 хоногийн мягмар гарагийг бол бэлэгддэг. За дэлхийн ван гарагийн маань түлхүүр өгс нь болохоор үхэл төрөлт, даалт ертөнц, эд шид, зүн бэлгийн мэдрэмж, за бэлгийн харилцаа, хүсэл шунал, сэтгэл зүй, айдас, траума, өөрчлөлт, хувьсэл, дотоод нөөц, ховс, за дахин төрөлт гэх мэт эдгээр одоо зүйлсийг бол бэлэгддэг. За дэлхийн ван гараг маань бол ерөнхийдөө бас байгалийн гамшиг, за янз бүрийн газар хөдлөлт, томоохон хэмжээний гамшгууд, галтуулын дэлбэрэлт, за хүлээсээ хайдас, за гэх мэт эдгээр зүйлсийг бас хариуцдаг. За дэлхийн ван гараг маань бүтээгч болон устгагч гэсэн ерөнхийдөө ийм шин чанартай байдаг. За үнс нурамнаас ингээд дахин төрж байгаа Феникс шувуу бол бас ингээд дэлхийн ван гарагийг бэлэгддэг. За грекийн домог зүйд бас газар доорх бурхан гэж бол бас бэлэгддэг байгаа. За дэлхийн ван гарагийг хамгийн анх 1930 онд бол одоо орон судлаач Клайд Томбо гэдэг хүн бол ерөнхийдөө нээн илрүүлсэн гэж үздэг. За дэлхийн ван гараг маань одоо хэмжээгээрээ хамгийн жижиг, за хамгийн алслагдсан Нарны аймгаас хамгийн алслагдсан одоо гараг хэдий ч одоо өөрчлөлт, трансформац буюу одоо тэр нөгөө дахин төрөх, хувьсэл гэх мэттэй маш юм хүчрхэг сэдвүүдийг бол ингээд хариуцдаг маш хүчрхэг гараг гэж бас хэлж болно. За тэгээд 2024 оны 11 сарын 19-нд бол яг Хумхын ордод албан ёсоор бол шилжиж орсон. За тэгээд эх 20 жилийн хугацаанд бол Хумхын ордод байрланаа. За энэ үед одоо 12 ордуудын маань хувьд ямар үйл явдлууд, ямар өөрчлөлтүүд, хувьсэл шинжилэл болох вэ гэдгийг товчхон ярья. За хамгийн эхлээд хоньны орд. За хоньны ордныхны маань хувьд бол таны 11-р гэрт бол дэлхийн ван гараг шилжиж явж байгаа. За тэгэхээр энэ үед бол таны нөхөрлөл, хамт олон, нийгэмд эзлэх байр суурь, нийгэм рүү одоо чиглэсэн тэр үйл ажиллагаанууд энэ бүгдээр өөрчлөлтүүд бол явагдах боломжтой. За таны хүрээлж буй хүмүүс хамт олон, за нөхөрлөл, та ямар хүмүүстэй одоо найзалж нөхөрлөлж байна. За групп нэгдэл ямар одоо хамт олон донд байна гэдэг ч юм уу. За мөн одоо сошиал тэр нөгөө нэг групп нөгөө ижил сонирхлоороо нэгдсэн энэ групптэй найз нөхд гэх мэтчлэн за эдгээр одоо сэдвүүд дээр бол эх 20 жилийн хугацаанд өөрчлөлтийг, шинжилэлийг, хувьслыг бол дэлхийн ван гараг маань авчрах нэ. За энэ өөрчлөлтийн өнгө аяс бол нэлээд та өөрийнхөө зүүн совин дээр одоо тулгуурласан, зүүн совингоо сонссон. Тэгээ бас нэлээд шийдэмгий бас ийм хурц шийдэмгий гэж хэлж болох байц одоо ийм өөрчлөлтийн өнгө аястай бол байх нэ. За энэний дараагийн орд болохоор үхрийн орд. За үхрийн ордныхны маань хувьд бол дэлхийн ван гараг таны 10 дугаар гэрт эх 20 жилийн хугацаанд байрланаа. За тэгэхээр ажил карьертэй холбоотой, таны ажил мэргэжилтэй холбоотой өөрчлөлт, та өмнө хийжсэн ажилласаа тэс өөр ажил хийдэг ч юм уу, ажлын хувьд ингээд өөрчлөгдөх, шин салбар руу орох ч юм уу, ийм боломжтой. За энэ өөрчлөлт бол нэлээд алсын хараатай. Өөдрөг тийм нөгөө нэг эерэг өөдрөг байдлаар та энэ өөрчлөлтийг хүлээн аван хэрэгжүүлнэ. За тэгээд илүү ингээд гадаад улс оронд ажиллах, гадаад улс орноос ажлын санал ирэх ч юм уу, гадаад хүмүүстэй хамтран ажиллах ч юм уу. За тэгээд илүү нөгөө онлайн ертөнцөөр одоо сошиал одоо платформоор дамжуулаад ажил хэрэгээ явуулах. За иймэрхүү одоо ийм боломжтой үе байна. За энэний дараагийн орд болохоор эхрийн орд. За эхрийн ордныхны маань хувьд бол
таны 9-р гэрт дэлхийн ван гараг шилжиж явж байгаа. За тэгэхээр 9-р гэрт бол таны боловсрол одоо шашин шүтлэг гадаад улс оронтой холбоотой. За мөн одоо таны боловсрол мэдлэгтэй холбоотой. Энэ бүх салбарт одоо ингээд өөрчлөлт явагдана. За өөрийн ихтгэл үнэмшилтэй холбоотой бас өөрчлөлтүүд явагдана. За энэ өөрчлөлт бол нэлээд бас ингээд төлөвлөгөөтэй, дэс дараатай, төвчээртэй илүү юм нөгөө нэг шат дараатай гэх юм уу. За иймэрхүү байдлаар явагдах боломжтой. Танаас энэ хугацаанд бол нэлээд бас сахилга бат төвчээр хариуцлага, үүрэг хариуцлага гэдэг зүйлийг бол илүү их нөгөө шаардаж болно. За гадаад улс оронд амьдрахад илүү төвчээр шаардагдах ч юм уу. За өөрийн одоо нөгөө ихтгэл үнэмшил, боловсрал тэр бүх зүйлс дээр бат бөх суурь бий болгох тийм өөрчлөлтүүд бас явагдах боломжтой. За энэ дараагийн орд болохоор мэлхийн орд. За мэлхийн ордныхны маань хувьд бол таны 8 дугаар гэрт дэлхийн ван гараг шилжиж явж байгаа. За тэгэхээр 8 дугаар гэр бол таны одоо томоохон өөрчлөлт. За 8 дугаар гэрийг бол өөрөө дэлхийн ван гараг хариуцдаг. За тэгэхээр энд бол таны амьдрал одоо хөл төрөлттэй холбоотой томоохон өөрчлөлт, за санхүүтэй холбоотой бас юм томоохон өөрчлөлтүүд явагдана. За энэ өөрчлөлтүүд бол илүү одоо гинтийн байх боломжтой. За тэгээд таны хувьд сонин содон за ийм бас шин нээлтийг авчрах те таны амьдралд юм шин үе таалга өмнө нь ингээд хийж үзэж байгаагүй, турш үзэж байгаагүй шин энэ боломж, шин санаануудыг авчрах юм. За тэгээд нэлээ ирээдүр рүү чиглэсэн бас ийм эрхчлөөг танд олох юм өөрчлөлтүүд явагдах боломжтой. За энэ дараагаар Арслангийн орд. За Арслангийн ордныхны маань хувьд бол таны 7 дугаар гэрт дэлхийн ван гараг зочилж байна. За тэгэхээр эх 20 жилийн хугацаанд илүү их нөгөө нэг хамтрал, түншлэл, таны найз нөхдөө, эхнэр нөхөртэй энэ асуудлууд дээр нэлээд одоо өөрчлөлтүүд явагдах. За эдгээр одоо сэдвүүд дээр илүү нөгөө нэг юм хувьсэл шинжилгээг хийх. За болохгүй байсан зүйлсийг өөрчлөх ч юм уу те. Ийм үйл явдлууд бол тохиолдох боломжтой. За тэгээ энэ маань хэрхэн одоо өөрчлөлтийн маань өнгө аяс хэрхэн явагдах вэ гэхээр за илүү их нөгөө нэг өөрийнхөө одоо зүн мэдрэмж, зүн совин дээр тулгуурласан. За илүү их нөгөө нэг юм хүлээн зөвшөөрсөн, урсгасан байдлаар за илүү ингэж нөгөө нэг тэр битүү байсан юм нөгөө нэг өөрчлөгдөхгүй байсан зүйлсийг жоохон задлах шинж чанартайгаар бол ингэж энэ өөрчлөлтүүд бол явагдана. За тэгэхээр зүн совингоо бас илүү их сонсох те ийм магадлалтай байна. За дараагийн орд болохоор охины орд. За охины ордныхны маань хувьд болохоор за таны 6 дугаар гэрт дэлхийн ван гараг зочлон. За тэгэхээр эх 20 жилийн хугацаанд таны өдөр тутмын хийдэг амьдралын одоо өдөр тутмын ажлууд, хэв маяг, амьдралын хэв маяг, зөв хооллох, дасгал хөдөлгөөн. За өдөр тутмын бас ажил гэх мэт энэ салбарт бол өөрчлөлтүүдийг хийнэ. За тэгэхээр энэ өөрчлөлт маань л ерөнхийдөө маш эрч хүчтэй, хурдцтай, за илүү зөрөгтэйгоор за тэгээд ингээд шууд шинжлэгдээд ингээд дараагийнхаа явах ч юм уу те ийм жоохон манлайлсан маягтайгаар энэ өөрчлөлтүүд бас ингээд явагдах боломжтой. За энэний дараагийн орд болохоор жинлүүрийн орд. За жинлүүрийн ордныхны маань хувьд бол таны 5 дугаар гэрт дэлхийн ван гараг зочилж байгаа. За тэгэхээр таны 5 дугаар гэр гэхээр таны одоо уран бүтээл, бүтээлцэтгэхүй, өр хүүхэд, за хайр дурлалтай энэ бүх сэдвүүдээр бол өөрчлөлт явагдана. За гэхдээ энэ өөрчлөлт маань харьцангуй доктортой, за харьцангуй удаан нэлээ ингээд бас нөгөө нэг нухацтай гэх юм уу те ингэж бас явагдана. Сүр сар гэхээсээ илүүгээр ингээд доктортой, удаан тиймэрхүү хэмнэлээр ингэж явагдах боломжтой. За өр хүүхдийнхаа боловсролт илүү их анхаардаг ч юм уу те хүүхдтэй илүү их ингэж цаг зав гаргах. За бас ийм үе байх боломжтой. За энэний дараагийн орд болохоор
хилэнцэн орд. За хилэнцэн ордныхны маань хувьд бол таны 4-р гэрт дэлхийн ангарыг зочилж байгаа. За тэгэхээр 4-р гэр бол таны орон гэр, гэр бүл, үндэс угсаа, өөрийн гэр орноо бий болгох, за үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой энэ салбарт та өөрчлөлт ирнэ. За тэгэхээр яг өөрийн гэр орноо бий болгох, үндэс уурай тавих ч юм уу. За энэ өөрчлөлт бол бас нэлийн хурдцтай хэрнээ. Нэлийн одоо ингээд деталь буюу нарийн зүйлс илүү анхаарсан дээ. За тэгээд өөрийнхөө одоо бодож шийдснээр болгох ч юм уу те илүү их нэг логик ухаанаар бодож хурдцтайгаар ингэж ийм өөрчлөгдөх, тасан зохицох ийм өөрчлөлтүүдийг хийх боломжтой. За мөн одоо хүүхдүүдийнхаа гэр бүлийнхнийхаа за нөгөө нэг боловсролд илүү их анхаарах ч юм уу. За тэр хүмүүстэйгээ илүү их ойр дотн байж ярилцах, харилцан ярилцах ийм хэрэгцээ бас үүсч болно. За энэний дараагийн орд бол Нумын орд. За Нумын ордынхны маань хувьд бол таны 3-р гэрт дэлхийн ангарыг зочилж байна. За тэгэхээр 3-р гэр бол таны харилцаа холбоо, за суралцах, ойр дотны хамаатан садан, за шинэ ингээд скил чадварыг суралцах ч юм уу те. За мөн бусдад ингээд боловсрол олгох, зааж зөвлөх ч юм уу энэ салбарт багшлах суралцах гэх мэт энэ салбарт бол гарч байна. За тэгэхээр энэ бол дэлхийн ангарыг танд ямар өөрчлөлтүүдийг авчрах вэ гэхээр энэ салбарт нэлээд ингээд таны өөрийн мэдрэмжээ дагсан. За таныг яг юу баяр хөөртэй болгож байна те, тэр сэтгэл хөдлөлтөй болгож байгаа, баяр хөөртэй болгож байгаа, харилцаагаа авч үлдэх, хобби сонирхол сурмаар байгаа тэр зүйлсээ суралцах ч юм уу. За ийм өөрчлөлтүүдийг бас одоо хийх боломжтой ийм цаг үе байна. За энэний дараагийн орд бол Матрийн орд. За Матрийн ордныхны маань хувьд бол таны 2-р гэр дэлхийн ангарыг ирэх 20 жилийн турш байрлана. За тэгэхээр таны 2-р гэр бол үнцэн, яг хувийн санхүүгийн доктортой байдал гэх мэт. За энэ салбарт болохоро өөрчлөлт маань нэлээ одоо ингээд урам зоригтой, манлайлсан шинжтэй, за яг өөрийнхөө одоо нөгөө зориг мөрөөдөлд тулгуурласан ч гэх юм уу те, өөртөө ихтэй байдлаар илүү юм эерэг ирээдүрөө чиглэсэн ингээ өөрчлөлтүүдийг хийх боломжтой. За яг өөрийнхөө одоо бодож төлөвлөсний дагуу шийдвэрээ гаргах ч юм уу. Бусдын гэхээсээ илүү ерөнхийдөө нэг юм өөрийнхөө өөртөө итгэж шийдвэрээ гаргаж өөрчлөлтийг хийх юм уу гэж хэлж болно. За энэний дараагийн орд болохоор Хумхын орд. За Хумхын ордныхны маань хувьд бол таны 1-р гэрт буюу за яг та өөрөө таны яг үзэл бодол, ертөнцийн үзэх үзэл, гадаад төрхтэй хувь хүн дээр одоо болж байгаа бүх тэр өөрчлөлтүүд. За хувь хүн өөрөө өөрчлөгдснөөрөө нийгэмд болон бусдад өгүүлбэр дуурайл болох энэ салбарт бол дэлхийн ангарыг маань эх 20 жилийн турш байрлана. За тэгэхээр эх 20 жилийн турш таны амьдрал та өөрөө ингээд маш тийм одоо ийм шинжлэл өөрчлөлтөнд дундал ингээд нэг юм амьдрах бас боломжтой үе байна. За тэгээд энэ өөрчлөлт бол бас нэлээд эмх зэгцтэй, за болгоомжилсан байдалтай. За тэгээд маш тийм деталь гэх юм уу те ингээд нэлээд бас ингээд шаардлага өндөртэй. Энэ бүхний эцэст одоо маш сайн төгс хувилбараа гаргаж ирэх ч юм уу нэг иймэрхүү байдлаар явагдах боломжтой. За хамгийн сүүлийн орд бол Загасны орд. За Загасны ордныхны маань хувьд л таны 12 дугаар гэр дэлхийн ангарыг зочилж байна. За тэгэхээр эх 20 жилийн хугацаанд таны за даалд ертөнц, сүнслэг, мэдлэг, бясалгал, за зүүд нойр, зүүн совин дээр илүү их нөгөө ганцаараа байх, гадаад улс орон цагаачлах ч юм уу нэг иймэрхүү салбарт бол эх 20 жилийн турш байрлана. За тэгэхээр дэлхийн ангарыг ямар өөрчлөлтүүдийг энэ салбарт хийх вэ гэхээр за илүү юм тэнцвэртэй, шударга, ёс зүйд баримталсан одоо өөрийнхөө тийм нөгөө дотоод оршихуйг бий болгох, одоо сүнсний сэрэлт гэх юм уу те иймэрхүү зүйлсээр бол өөрчлөлт хийх нэ. За таны дотор явагдаж байгаа таны дотоод ертөнцид явагдаж байгаа тэр бүх зүйл ингээд айгүй хоёр талтайгаар маш тийм тэнцвэртэйгээр явагдах юм өөрчлөлтүүдийг хийх боломжтой байна.
За энэ удаагийн дугаар маань дэлхийн ангаргийн тухай байлаа. Анхаарал тавь сонссон маш их баярлалаа.